Сайн байцгаана уу, Нора байна. Тэгээд би өнөөдөр та бүхэндээ сайхан өөртөө тохиолдсон нэг зарим хүмүүс хэрэгтэй байж магадгүй гэсэн түүхээ олцъя. Тэгээд би сая food хоолны reaction болсон. Тэгээд нөгөө юу тэр нь юу вэ гэхээр нөгөө хоолноос харшил өгсөн. Тэгээд би өмнө нь болохоор иддэг л хоолоо идсэн. Би ерөөсөө харшил өгнө гэж бодоогүй. Яагаад тэгэхээр би хаваа 5 жил амьдарч байхдаа ширээн далайн хоолнууд ер нь иддэг байсан дуртай. Тэгээд Ютад ирээд би жилийн дараа би дуртай хоолоо идсэн. Ширээн паста. Тэгээд идээд 10 минутын дараа миний хоолоо захтнаад тэгээд шууд ингээд хавдж байгаа юм шиг болоод тэгээд ингээд амар хэцүү амьсгалаад тэгээд би нөхөртөө за энэ харшил болчлоо хоёул эмнэлэг явъя гэж хэлээд тэгээ би замдаа ингээм амар шорт айгу хэцүү амьсгалаа тэгээд нөхөртөө ярих гэсэн чинь миний хоолоо байхгүй болсон заа ингээд бүр ярьж чадахгүй заа. Тэгээ эмнэлгийн хаалгаар ороод тэгээд эмчнэр нэг 2 шот хийгээд тэгээд намайг эмэржэнси рүүм рүү аваад тэгээ би унтсан нөгөө амьсгалж чадхаа болоод тэгээ эмэржэнси өрөөнөөс ирсэн чинь та пүүдний харшилтай байна. Тэгээ ширимпэ дахиж битгий дээрээ гэсэн. Тэгээ би яа надаа ширимп гэж хэлж байгаа. Би урд нь идэ зүгээр л эсэн штэ гэсэн чинь үгүй ахиж идэж болохгүй. Энээс гэж бид нар бодож байна. Та харшлын шинжилгээг гартал битгий дээрээ гэсэн. Тэгээд одоо харшлынхаа шинжилгээ хүлээж байгаа. Тэгээд тэрнээс гадна надад нэг ийм тариа өгсөн. Тэгээ энэ нь болохоор нөгөө яг амьсгал дээр боогдоод амьсгалж чадахгүй яг тэр үед энийг эргүүлээд артлыг нь аваад тэгээ 3 секунд гойруугаа ингээд тэгээ 3 секунд барингууд амьсгал нээгддэм юм лээ. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө амиж наврах тариа гэж хэлсэн надаа. Энэ тэнд явж байхдаа энийг байнга авч яваарай гэсэн. Тэгээд би юу хэлэх гэсэн мэгээр энэ тэнд аял зугаалгаар явж байхдаа та хоол идэхдээ өмнө ижсэн хоолоо дахиад идэхэд хашил өгж магадгүй юм байна. Тэгээ энийг ер нь emergency байганда аваа явж явах зүгээр юм байна гэж би бодсон. Тэгээд энийг зөвшөөрдөг юм уу би мэдэхгүй. Хэрвээ та юунаас хашилтаа мэдэхгүй байгаа бол ер нь бол нэг юм тариа байх зүгээр юм байна гэж би бодсон. Тэр чинь амьсгалын чинь нэгэд амиж түргэн цэслэмж эртэл амиж амрах юм байна гэж би сурсан. Тэгээд энийг та бүхэндээ шеэр хийж байна. Баярлалаа.